Өнөөдөр хуваарь төсөөр 10 цагаас улсын хурал дахь намын бүлэг зөвлөлүүд хуралдахаар товлогдсон. Харин улсын хурал дахь арчилсан намын бүлэг хуралдаагүй. За тухайн намын аймаг дүүргийн намын дарга үндэсний бодлогын орооны гишүүдийг сонгох дотоод сонгуульд явагдаж байгаа тул арчилсан намынхан орон нутагт ажиллаж байгаа юм а. Өнөөдөр арчилсан намын дунд шатны байгууллагууд хуралдаж үндэсний бодлогын орооны гишүүд дарга удирдлагаас сонгож байна. За эх 4-р сарын 7-нд арчилсан нам их хурлаа хуралдуулахаар товолжээ. Харин 2026 оны 3-р сарын 21-ний өдөр арчилсан намын дотоод сонгуул явагдсан. Энэхүү сонгуулийн үеэр Багхангай дүүргийн нутаг дэвсгэрийн дэд зөвлөлөөс арчилсан намын гишүүн хүнчлэлтэй гэрээгээ гартаж авсан 55 иргэнийг сонгуул өгүүлэхгүй байх тогтоолыг гаргажээ. Тус тогтоолыг хаяг дээрээ оршин суудаггүй шалтгаанд үндэслсэн гэлээ. За харин иргэдийн хувьд харьяалалтай газраасаа сонгуул өгч чадахгүй байгаа нь сонгогдох ирэхэд халтаж байна гэж үзсэн байна. Би Багхангай иргэн тэгээ сая ингээд сонгуул өгөх гээд ингээд арчилсан намын дотоод сонгуул болж байгаа байхгүй. Энэ сонгуул өгөх гээд ирсэн чинь таны нэр байхгүй байна. Нийт 55 хүнийг хассаана. Та нар сонгуул өгөхгүй гэдэг. Ерөөсөө ирэхэд л чадахгүй байна шүү дээ. Энд чинь Монгол улсын иргэний хувьд. Би нөгөө сая сонгуул өгөх гээд орсон чинь сонгуул өгөх хүний нэр дотор миний нэр байхгүй байгаа байхгүй юу. Тэгээд яагаад миний нэрийг ингээд хасцсан бэ гэдээ гайхаад асуусан чинь яг тодорхой ерөөс юм хэлэхгүй тэгээд нөгөө тодорхой ингэж харуулж байгаа юм ерөөсөө байхгүй байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө одоо ингэж залуу хүмүүс ингэж сонгуулаа өгөх гээд ирэнгүүд биднийг ингэж сонгох эрхийг маань ингэ хасж байгаа болохоор сонирхолтой. Энэ оны 3-р сарын 5-наас 9-ний өдрүүдэд Багхангай дүүрэгт 120 иргэн шилжин ирсэн байна. Эдгээр иргэдийн оршин суугаа хаягийн дагуу очиж шалгахад суурьшлийн бүсгүй задгай газар байсан гэлээ. За үүнд намын гишүүдийн зүгээс царцаа нүүлгэж ирсэн гэх шалтгаанаар гомдол гаргасан байна. Иймээс Багхангай дүүргийн нутаг дэвсгэрийн дэд зөвлөлөөс тогтоол гаргаж хаягийн зөрчилтэй хүмүүсийн сонгуул өгөх эрхийг хассан гэлээ. Ингээд хүмүүсийг тодорхой хэмжээгээр зөөгөөд энэ Багхангай дүүргийн намын хорооны сонгуулийг бол ингээд зориудаар одоо ингэж булааж авах гэсэн дээрэмт гэсэн ийм нэг юм явагдсан учраас бид нар бүх хаягийн баталгаажуулалт тодорхойлтыг хийгээд энэ хүмүүс Багхангай дүүрэгт амьдардаг учраас иргэний юуныхаа намын хорооны гишүүндээ дэвш гэрх нь нээлттэй. Гэхдээ нэгэнт амьдрдаггүй нь үний юм чинь ингээд сонол өгөх эрхээс нь тогтоолоо гаргаад гасан. Ийхүү хаягийн зөрчлөөс үүдээд Багхангай дүүрэгтөө өрнөсөн арчилсан намын дотоод сонгуул дээр маргаан үсэд байна. Цаашид энэ мэт зөрчилд давхцахгүй байхад улс төрийн намууд анхаарах чухал нь сонгогдох эрхээ эдэлж чадахгүй иргэдийн зүгээс арчилсан намын шат чадны байгууллагад гомдол гаргахаа мэдэгдээд байна.